За өнөөдөр чи юу лээ? Өнөөдөр хоёулаа төвшөлт юм аа. Тэр явуулсан шүү дээ. За өнөөдөр болохоор та бүхэнд электродны туршилт хийж үзүүлнэ. Өнөөдрийн туршилтаар бол ISAB, Hyundai, Tenjin Bridge гэсэн 3 төрлийн 3 брендийн E7018 буюу манайхан айгүй сайн мэддэг E7018 гэдэг электродоор та бүхэнд туршилт хийж үзүүлнэ. Туршилт хийх хэрэглэгдэхүүнээ сонгочлоо. Өнөөдрийн туршилтыг дахлан гар нумын галбараар хийх учраас би энэ HG 200 гэдэг энэ Hyundai welding компани аппаратыг 3 үйлдэл аппаратыг сонголоо. Энэ аппарат маань дахлан агнуур, хагас автомат агнуур, аргын агнуур гэсэн 3 үйлдэлтэй. За энэ Tenjin Bridge THG 506 Free буюу E7018. За энийг сонгоё. За ISAB брендийн Oka 4804 буюу E7018. За хамгийн сүүлийнх нь Hyundai welding брендийн S7018G буюу бас Solux-ийн 7018. За эдгээр 3 электрод сонгоё. Нөгөө 7018 гэдэг электрод маань 70,000 PSI буюу PSI ойролцоогоор 49 кг-ыг байх нь мм квадрат гэдэг бат бүхий үзүүлэлттэй. За орон зайн бүх байралд агнах зориулалттай. За бүх байралд агнана. За өнөөдөр ашиглах электрод маань бүрээсний хувьд бол шүлтлэг бүх өвчтэйгээ. Өнөөдөр ашиглах электрод маань дандаа бүгд ижилхэн 3.2 мм гэсэн диаметртэй электродууд ашиглана. За та бүхэн бас гайхаж байгаах тий. Яг ижилхэн марктай мөртлөө өөр брендийн электродыг яагаад харьцуулаад байгаа юм бэ гэхээр электрод болгон маань өөрийн гэсэн марк тэмдэглэгээтэй E7018 гэдэг маань үндсэн энэ электродыг тодорхойлох гол үзүүлэлтүүд энэ марканд агуулгдсан байдаг. Тэгэхээр электрод болгон мэдээж яах нь ижилхэн марктай мөртлөө үнийн хувьд бас хоорондоо ялгаатай байна. За яагаад ялгаатай гэдэг вэ гэхээр энэ электродны гол төмөр буюу электродны энэ гол төмрийн найрлагууд бол эдгээр бол бүгдээрээ ижилхэн электродууд хоорондоо юугаар ялгагддаг гэхээр энэ бүрээсний найрлагын хоорондоо ялгаатай байдаг. За электродыг тодорхойлох маш олон шинжүүд байдаг л да. За жишээ нь ном хэр тогтвортой асж гин. За мөн шарганы хамгаалалт хэр байна. Электродны асалтны хэр байна, үсжилт нь хэр байна. За хайлт нь хэр байна, нэвчлэлт нь хэр байна гэдээ маш олон тодорхойлолтоор электродыг тодорхойлж болдог. За энэ бүхэн маань ерөөсөө яах нь энэ бүрээсний найрлагаар хоорондоо ялгаж идэг. За магадгүй энэ ISAB гэдэг электрод яагаад ийм үнэтэй идэм бэ гэвэл бүрээсний найрлаганд орж байгаа элементүүдээрээ хоорондоо ялгаатай байдаг гэсэн үг. За ISAB-ыг E үсгээр Hyundai-г H үсгээр нон докторлог байсан. Яг өсөлттэй шингэн материалын шилжилт нь арай жоохон том байдлаар хийгдсэн юм байна. За ингээ хэвтэй байдлуудын хооронд нь харъя. За ISAB-ийн шаарах хохирлтыг үзье. За шаарга бол их амархан. Өөрөө ингээ шууд салаад унжин. Үсжилтийн хувьд бас энэ ISAB арай бага байх шиг байна. За Hyundai-г харъя. Шаарга нь арай жоохон хохирлт нь арай жоохон муу. Тэгээ ер нь гайгүй хохирч байна. За Tenjin Bridge. Шаарга бас их амархан хохирчтэй. За нэг ярих юм бол ISAB дээр бол харьцангуй өсөлт багтай. Өсөлтүүд нь хамаагүй бага. За ийшээ яваад Hyundai болон Tenjin Bridge хоёр дээр өсөлт нь нэмэгдсэн байгааг таад шууд харж болж байна. За энд хэдүүлээ. 140 ампертай явсан. За босоо эдлийг хэдүүлээ нэг 95 дээр яваад байна та. За 95 ампер. За одоо Tenjin Bridge-с эхлэе хэлээ. За Tenjin-ийн хувьд бол электродны бүрээс нь бас жоохон төрүүлж чаддаг юм.
За хөндлөн байрал дээр гүйдэл өвчээ. За 110 болгоод яваад үзье. За материалыг бол их хэмжээний гагнуурыг бол ерөөсөө автомат гагнуур нь л хамгийн тохиромжтой. Одоо хагас автомат гагнуураар гагнуурсан байна. Тэгээд зүгээр нэг бага хэмжээний ч юм уу зөөврийн ч юм уу байдлаар ашиглахаар бол цахилгаан гагнуураар хэрэглэнэ. Тэгэл яг хэрэглэнээс хамаарал алийн тул алийг хэрэгж болж байгаа юм да. За хэвтэй байралд бол хэдүүлээ 140 ампертай. За PA байралд явсан. За ISAB-ыг харъя. За ISAB бол за оёдлын ерөнхийдөө үйлээс нь бол маш юм нарийн үйлээстэй. Ер нь электродны бүрээс дулаан байх тусмаа юм оёдл гоё нарийн үйлээстэй гарч ирдэг. За энэний үйлээс, энэний үйлээс гур хоорондоо бас жоох ялгаатай. Одоо энэ арай энэ бол гөлгөр оёдлтой байхад энэ баг зэргийн ийм ардзгардуу. За ийш бол арай илүү ардгарч байгаа юм уу те. За энэ ISAB бол яг хянахад илүү хялбар байна. За Hyundai бол ерөнхийдөө хайлт сайтай. Хянахад гайгүй, ер нь бол баг зэргийн өсжилттэй. За тэгвэл тэмцээний бодоход харцангуй гайгүй. ISAB дээр бол харцангуй өсжилт баг байсныг та бүхэн харсан баг. За Hyundai. За тэмцээн дээр бол баг зэргийн бас өсжилт байсан. За хайлтмыг хянахад бол нэг арай жоох энэ хоёроо бодох юм бол арай жоох хүндрэлтэй. Хянахад хүндрэлтэй учраас нэлээд жоох өргөн оёдл гарсан байна те. Оёдлын өргөн нэлээд өргөн гарсан байна. За оёдлын төгсгөлийг харуул бас. PF байрал дээр 95 ампертай явсан. За энэ бол ISAB-ийн электродоор явсан байна. За энэ Hyundai вэлдингээр явсан байна. За энэ Tangerine явсан. Ерөнхийдөө ингээ харахад бол гурлаа ингээ ойролцоо харагдаж байгаа боловч яг оёдлын ингээ нарийн ингээд харах юм бол ISAB бол харцангуй бас гөлгөр үйлээстэй. Маш нарийн одоо үйлээстэй гэсэн үг. За Hyundai-гийнх юм байна. Хэрэг харахад бол мэддэж байгаа юм үү те. Үйлээс нь. За оёдлын энэ цаашаага шингэсэн байдал буюу одоо нэвчлэлтийг харуул. За ISAB Hyundai хоёр ерөнхийдөө ойролцоо. За Tangerine болохоор нэвчлэлт нь арай жоохон баг байгаа та бүхэн харж байгаа бах тий. Арай баг буюу жоохон дээшээ овоод гарч ирсэн байна тий. За дараагийнх нь хөндлөн байрал буюу PC байрал дээр 110 ампертай явсан. За минь бодлох нь Tangerine Bridge-ийнх байна. За Tangerine Bridge-ийнх нэг иймэрхүү хөндлөө идэл гарсан. За хайлмыг хянахад бол баг зэргийн хүндрэлтэй. Гэхдээ ер нь харцангуй гайгүй. За Hyundai-гийнх ийм оёдл гарсан байна. За ISAB-ийн ийм оёдл гарсан байна. За ерөнхийдөө ингээд оёдлынх нь унжилтыг харуул энэ гурвын одоо ялгаа нь бас мэдэгдэж байгаа тийм. Tangerine дээр бол харцангуй унжилт багтай байна тийм. Тэгэхээр урсгалт нь нэлээ арай жоохон бага гэсэн үг. За энэ Hyundai болон ISAB дээр баг зэргийн урсгалттай буюу одоо доод хэсэгтээ ингэж овоож тогтсон байна. Hyundai ISAB хоёр. За Tangerine бол хэвтээ дээр ийм, сул дээр ийм, хөндлөн дээр ийм. За иймэрхүү байдлаар ингээд электродуудын хоорондын ялгаа нь ингэж харагд мэдэгддэг байна. За ингээ өнөөдрийн туршилт та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. За та бүхэн хэрвээ одоо гагнуурын одоо тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, за утас, электрод зэрэг гагнууртай холбоотой бүхий л төрлийн мэдээлэл бол одоо худалдан авалт хийхийг хүсвэл манай компанитай холбогдоорой. Дараагийн бичлэгээр дахин уулзцгаая.